сайн байцгаана уу? Anko брэндийг үүсгэн байгуулагч Сачко байна. За ингээд та бүхэндээ ерөнхийдөө ажлаас тараадтай ажлынхаа стрессийг тайлах зорилгоор мөн гар урлал болон та бүхний стрессийг тайлах үүднээс ерөнхийдөө гэртээ та цор ганц те гар урлалаар хийсэн гоё чимэглэлийг өөртөө зориулж хийх аргыг та нарт зааж өгье. Эхлээд энэ ерөнхийдөө юм нөгөө нэг илүү уяагаа байдаг да. За энэ уяагаа зүгээр ингээ бөөрөн хэлчихнэ. Ингээ бөөрөн хэлээд ийм бөөрөн хэлбэрт олчингууд нь уцаа ингээд хэлэгцэн байна. Нэлээд урт уцаа хэлэхгүй бол хүрэхгүй. За тэгээд энэ голынх нь нүхнээс нь гарах чинь уцаа эхлэхэд за тэгэнгүүтээ одоо энийгээ ингээд тойруулаад энэ голд нь нүх гараад ирнэ штэ. Тэрнээс нь ингээд татаад энийгээ ингээд бэхэлчихнэ. Дахиад одоо энийгээ ингээд тойруулаад яваад байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө энэ уцаар ингэж байгаа нь болохоор хөдөлгөөнгүй болгож байгаа гэсэн үг. Материалаа за ингээд сүүлийн уцаа яцсан ингээд ерөөдөө нэг иймэрхүү. За тэгээд энэ дээр нь юу хийх вэ гэхээр энэ шүрнээс аваад 3 ширхэг хэлгээд энэ уцсан дээр өмнө явуулсан уцсан дээрээ давхарлаж гэсэн. Давхарлаад дахиад нөгөө нүхээр нь оруулж ирээд гарт орох материал ашиглаа ямар ч бүтээл хийж болно. Өөрөө сонирхсон материал аваад өөртөө зориулаад юу ч хийж болд юм шүү. За сүүлийнх нь болохоор энэ голд нь юм хийх учраас ийм жижигхан ийм бондгор шүр ашиглаж тэгээд дахиад нөгөө 3 бэлэгтэй юм ашиглаад за ингээд ерөнхийдөө ингээд бүгжний дээдл нь ингээд бэлэн болчихлоо. За энийгээ ингээд зур хойно нь утасныхаа нэг хэсэгт нь ингэж аваад зангидчих хэрэгтэй. За тэгээ бүгжний ийм бүгжний хэв байдаг. Энийгээ энэ дээр нь ингээд наана гэсэн үг. Ингээд бэлэн боллоо. За ерөнхийдөө ингээ өөртөө зориулаад цоор ганц ингээд бүгэж хийж болд юм байна.